Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн судалгаагаар ерөнхий боловсролын сургуульд суралцдаг 6-аас 18 настай хүүхдүүдийн 15-аас 20% нь хараа муутай болохыг олж тогтоосон байна. Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүдийн 20%, хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийн 15% нь сул хараатай болж хараа нь мууджээ. Хүүхдүүдийн нүдний хараа муудаж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Тодорхойлох юм бол сүүлийн үед хүүхдүүд гадаа байгалийн гэрэлд гарч тоглохоо байсан. Ихэнх цагийг нарны гэрэл багтаа орчин буюу гэртээ аль эсвэл тоглоомын газарт өнгөрөөдөг болсонтой холбоотой. Мөн ухаалаг утас, телевиз олон цагаар үзэх нь бага насны хүүхдүүдийн нүдний хараанд сөргөөр нөлөөлж байна. Сургуульд ороход яг учиргүй хүүхдүүд ингээд тэмцээд бүдрээд байдаггүй болохоор эцэг эхнэр хүүхдийнхээ зүгээр гэж бодоод байдаг. Гэтэл тэр хүүхэд урд суухгүй бол одоо хойдлыг нэгээс хардггүй ч юм уу тийм асуудал гараад тэгээ нөгөө хүүхдүүдэд урагшин суулгаад асуудлыг тэгээ шийдээд байдаг. Тэрний оронд ерөөсөө л энийг нүдний эмчт, мэрэгжлийн эмчт үзүүлээд шил тааруулах шаардлагатай шилгийн тааруулаад зүйлэх чухал байдаг. Гадаатай холбоотой гэдэг нь болохоор ерөнхийдөө байгалийн гэрлийг яриад байгаа юм. Орчин үед одоо жишээ нь Австралид хятад хийсэн судалгаагаар харахад болохоор бид нар одоо хятадын хүүхдүүд, Австралийн хүүхдүүд, Африкийн хүүхдүүд нэр олон газрын хүүхдүүдийг ингээд судлаад байхад бол жишээ нь Африк эднэрт шил зүйн хүүхдүүд маш бага байдаг. Яагаад гэвэл байгалийн гэрэл гадаа голцоо байж байгаа учраас. Хятад, Тайван, Солонгос, Сингапур энэ улсуудад болох өндөр байшин барьсан хүмүүс нэг гадаагаар байнга дотор ерөөсөө ойрын зайнаас мархаш ачаалттай ажиллаад байхад ер нь хараа мууд юм байна. Хараа муутай 5 хүүхэд дутмын нэг нь харааны согогтой болж улмаар харааг болох магадлал өндөр байдаг байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ харааг жилд нэг удаа нүдний эмчид шалгуулж байхыг эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа юм. Харин харааны шил зүүдэг хүүхдтэй эцэг эхчүүд 6 сар тутамд нэг удаа нүдний эмчид хандах хэрэгтэй. Хүүхдийн нүдний харааг жил бүр шалгадаг болсноор болор цайх өвчин, нүдний хорт хавдар, нүдний хугарлын гажиг, хялар харах зэрэг өвчнийг эрт үедний илрүүлж эмчлэх боломжийг олгодог. 2 метрийн цаана байгаа зүйлс нүдэнд бүрлэж харагдах нь харааны согогтой болсны шинж тэмдэг гэж үздэг байна. Смартфон утаснууд эцэг эхчүүд хяналтгүйгээр 7-8 цаг хүүхдэд тоглож байна. Энэ бол аимшиг. Магадгүй 5-10 жилийн дараа ямар үр дүн хүлээж авах гэдэг мэдэхгүй. Монгол улсад хараа муутай хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж, олон улсын дунджаас 1.5 дахин их болсон байна. Тиймээс сургууль цэцэрлэгийн эмч багш нарт хүүхдийн харааг шалгах анхан шатны мэдлэг олгож, сул хараатай хүүхдүүдийг мэрэгжлийн нүдний эмчид үзүүлэх чиглэлд нүдний мэрэгчсэн эмч нартай хамтран ажиллуулах шаардлага бий болсон байна. Хараагүй болсноор хүний мэдээлэл авах чадвар 80%-аар буурч, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал болдог учраас хүүхдийн харааг хамгаалах өдрийг 9-р сарын 15-нд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.